바람바래도 자연분이 됐죠. 자, 됐어. 서비스. 자, 바른 거는 하나 더. өнөөдөр ингээд Монгол улсын 8 дахь сонгуулиа хийж явах шиг байна. Тэгээд энэ удаагийн сонгуульд
Одоо анхуутайгаа сонгогдсон ерөнхийлөгч 6 жилээр сонгогдож штэ. Энэ тал дээр та ямар бодолтой юм? За энэ зүйл 100 жил тохиогдож байгаа онцлог үйл явдалтай сонгуулийн жил болж байна гэж би үзэж байна. Тэгээ Монголын маань ард түмнийг тэнгэр хүртэл ивэн тэтгэж ингэ сайхан хор ороотой ийм сайхан сонгуул болж байгаад их чинь баяртай байна. Тэгээ Монголынхаа ард түмэнд бүгдээрээ сонгуулаа дэгтэй жоромтой шударгаа сайхан сандаа өрөөл гэж уриалж байна. Одоо ингээд энэ жилийн сонгуул маань бас цар тахлын хүрээнд болж байна. Тэгээд ер нь таныг одоо ингээд цар тахалтай үед одоо сонгуул өгөхөд хэрэг бэрхшээлтэй байна. Надад ерөөсөө бэрхшээл гарсангүй. Бид нэр одоо нэгэнт үндсэн хуулиар заагдсан эрхээ эдэлж байна. Тийм учраас сонгуул хийгдвэл ямар ч одоо саад бэрхшээл байхгүй байгаа л гэж бодож байна. За өөрийгөө та тайлбар. Намайг Гомсонгийн алтан цэцэг гэдэг. Би эмч хүн. Эрүүл хамгаалах системд 40 хэдэн жил ажилласан. За угны хөлөө. Гомсон. Тий. За баярлалаа. Тэгээд одоо манай бас анхудаа үндсэн хуулийн өөрчлөлтөөрөө ерөнхийлөгч одоо 6 жилийн бүрийн эрх хугацаатай сонгож байна. Энэ тал дээр ер нь та ямар бодолтой вэ? Гэхдээ одоо сонгуулийн 6 жил байсан зүйл баг. Тэр олон жил ирсэн тий. 4 жил бол тэгэхээр сонгогдчихсэнээс. Тийм л бодлоо шүү дээ. За манай ч одоо ингээд цар тахлын өрөөнд бас сонгуудаа хийж байна. Тэгээд энэ одоо цар тахлын өрөөнд сонгуул явуулахад танд бэрхшээлтэй юм юу вэ? Гэхдээ одоо бэрхшээлтэй юм явах тэр нь сонгуул явагдаж байгаа ч та тэгээ сонгуул яг хугацаанд явагдчихлээсэн зүйл бол. Тийм. Өөрөөр хэлбэл таавал Би 48 дугаар сургуулийн сахилгаанч Бүрлөтөрт. огн Ондохоо. Өнөөдөр аяга байна. Гацара хүйтэй. тийм үү. Өстөний тэр үеийн яцгийн нүдээ байна. Бэрэг. Тэбэрэг гэдэг юм уу яваад байна. Одоо тэр үеийн бодлого За одоо ингээд манай улс маань одоо 8 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуулиа хийж байна. Энэ удаагийн сонгуулийн онцлог маань одоо 6 жилийн бүрийн эрхийн хугацаатай болж байна. Энэ тал дээр та ямар бодолтой байна юм? За сонгуул маань энэ их айхтар хүн төвчний үед явагдаж байгаа нэгдүгээр тард түмэн жаахан хүндрэлтэй энэ сонгуулийн хорооны ажлыг жаахан хүндрүүлэх талтай байгаа боловч иргэд их ухамсартай сайхан оролцож саналаа өгч байна. Би бас саналаа өгчөөд явж байна. Би өөрөө Монгол Ардын Хувьсгалт намын гишүүн хүн. Монгол Ардын намын гишүүн хүн. Тэгээд саналаа хүрэлцэхтэр өгөөд явж байна. За ер нь цар тахлын хүрээнд болж байгаа энэ сонгуул маань танд ер нь ямар бэрхшээлтэй байна? Ер нь бэрхшээлтэй тал нь юу вэ? За ер нь халдвар авчихгүй суур өвчтэй хүн гэж өөрийгөө хамгаалж явна. Би өөрөө эмнэлгийн хүн учраас өөрийгөө хамгаалаад
вакцинуудаа цагт нь хийлэгдсэн. Тэгтээ давхар бас хамгаалттай явж л да. Тэгээд сонгуулийн өмнө хүн төрөөсөн алдсан газар одон авч гэр бүлээрээ өр хүүхдэрээ цөмөрө баяртай сайхан байна. За баярлалаа. Та өөрийгөө танилцуулаач. Би өөрөө Дорцрынгийн Пүрүсрэн гэдгийн одоо 80 хүрч байна. Хүүхдүүд шугтууд маань цөм эрүүл ажил төрлөө хийгээд дажгүй сайхан амьдарч байна да. Тийм улсад одоо 40 гаруй жил ажилласан анагаах ухаан одоо анагаах ухааны шинжлэх ухааны үндэсний их сургуулийн ахмад төгс нарын нэг байна. За За баярлалаа. баярлалаа. Амжилт хүсье. Тэр бол өстой зүгээр гэж бодчих шин. Ер нь яг өстой 4 жилдээ яг юмаа хийгээл арай л амжиг байтал чинь 4 жилийн хугацаа болчиход байгаа байхгүй. 6 жил бол яг болж байна. Гол нь зөв хүнээ сонгочих юм бол тэгэл болчих шин. Би бол тэгж л бодчих. За энэ жилийн сонгуульд маань одоо цар тахлын өрөөнд бас болж байна тийм. Тийм болохоор одоо энэ одоо сонгуул авахд танд ер нь бэрхшээлтэй тал юу? Одоо бэрхшээлтэй тал юм алгал шүү дээ. Өөртөө ингээл зайгаа барайл өөртөөхөө ариун цэврийг сахиал тий. Дэглэмээ сахичвал тэгэл асуудал бол алгал. Тэгээд бүх юм ингээд сошиалаар чөлөөтэй байгаа юм чинь. Бүх мэдээлэл нь байгаа болохоор тэгэл тэрнээсээ харж байгаа л хэнийг сонгох вэ гэдгээ тэгэл асуудал алга. Өөрийгөө танилцуул. Алтан тол гэдэг. Хуваараа хөмөр эрхэлдэг. Авган. Тонголог. Насмагийн бүрэн гэж мөн. За тэгээд Монголын ард түмэнд энэ сонгуульд идэхтэй хэдий цар тахалтай эвтүү байгаа ч гэсэн сонгуульд бүгд эвтэгтэй оролцоорой гэж хэлж байна. Таны одоо 6 жилээр болж байгаа юу гэж бодож байна? Энэ их боломжийн гэж бодож байна. Да 4 жилийн хугацаа гэдэг чинь бас яг энэ улс төрийн хүрээнд бол бас их богино хугацаа юм дөнгөж эхлүүлээд зумтайгаар хийх ажилтайгаа танилцаад яг хийх дөнгөж эхэлж явах хугацаанд л одоо дараагийн сонгуулийн хугацаа болчдөг. Тэгээ хийсэн ч юм уу тэгээ ард аль алиндаа бас жоохон тиймэрхүү бас одоо 6 жил болчоор бас хийх хугацаатай бас олондоо танигдах тийм хугацаатай юм болоо гэж бодож байна. Цар тахлын үед одоо сонгуульд авахд танд бэрхшээлтэй тал юу? Занх бэрхшээл байсангүй шүү дээ. Энэ телевизээр одоо сошиал гэж бүхэл мэдээлэл суугуудаар мэдээлэл явж байна. Тэгэхээр одоо нэг ахтар тийм хүндрэл бэрхшээлтэй юм байна. За тэгээд. За баярлалаа. Сонгуульд идэвхтэй оролцоорой. За. Бахнаас нэг авч идэх үү? Сонгуул